Оройн тэрэг үзэгчтэй сайн хамтсаж байна уу? Монгол мэдээ агентлаг цагийн хүрд мэдээллийн хөтөлбөрийн бэм гарагийн дугаараа үзүүлж байна. Халх голын дайнд ялт байгуулсны 75 жилийн он баяр өнөөдөр төгөөж байна. Азийн орнууд хүүхдийн эрхийг хамгаалах асуудлаар Улаанбаатарт чууллаа. 17 дугаар зууны үеийн худалдаачдын худалдаа 8-аа явуулдаг байсан цайны замыг дахин сэргээхээр боллоо. Эх 7 хоногоос тариаланчид үр тариагаан хурааж эхэлнэ. Монгол улс малын үйлдвэр ухсаагаа сайжруулж, малын удмын сангаа бүртгэх шинэ цогцлбортой болно. Нийтийн тээврийн шинэ маршрутыг иргэд ойлгож амжилтгүй байсаар 2 хонлоо. Оросын хүмүүнлэгийн тусламжийн ачаа Украины Луганск хотод хүрлээ. Эбола вирусын халдварыг зогсооход 6-аас 8 сарын хугацаа хэрэгтэй гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгч мэдэгдлээ. Одоо дэлгэрэнгүй мэдээллийг хүлээн авна уу? Зарлагдаагүй дайнгаж олон улсад нэрлэгдэх халх голын баялдааны түүх 1939 онд Япончууд Манжи нутгийг эзэлж Манжгоо нэртэй улс байгуулснаар эхэлсэн гэж түүхчид тайлбарладаг. Япончуудын төлөвлөгөөгөөр Монголын зүүн хязгаарыг эзлэн авч түшиц газраа болгоод цаашлаад байгаль нуур орчмоор зөвлөлт бод улс руу дайрах зорилготой байжээ. Харин манай улс зөвлөлт бод улсын аримтаа нэгдэн Японы эсрэг тулдсан нь дайсны талыг сөнөөхөд чухал бодлого болсныг судлаачид тэмдэглэн үлдээжээ. Манжийн талаас Монгол улсын нутгийг эзлэх дайралт зэвсэгт мөргөлдөө нэмэгдэж байсан 1935 онд Монгол зөвлөлт хоёр улс харилцан туслалцах гэрээ байгуулсан нь манай улс тусгаар тогтнолоо хадгалан үлдэх түүхэн үйл явдал болжээ. Монгол зөвлөлтийн харилцан туслалцах протокол нэртэй тус гэрээнд 3 дахь орны зүгээс зөвлөлт холбоот улс болон бүгд найрамдах Монгол ард улсын нутаг дэвсгэрт занс хийсэн тохиолдолд хоёр улс бие биедээ бүх талын туслалцаа үзүүлнэ гэсэн заалт тусгагдсан байна. 10 жил хэрэгжих уг гэрээний хүрээнд халх гол орчмоор дайралт хийсэн Японы армийн эсрэг тулалдахад зөвлөлтийн дайчид манай улсад дэмжлэг үзүүлсэн юм а. Халх голын байлдааны ялалтыг манай эрдэмтэд 1930-ад оны Монгол улсын их хилмигдүүлэлтийн үеийг хэрүүлж улс орны тусгаар тогтнолыг баттгсан гэж үздэг. Харин Оросын талаас дэлхийн 2 дугаар дайнд холбоотны хэрэглэх тактикийг хамгийн анх халх голд хэрэгжүүлсэн болохыг тодтогдгоо. Өөрөөр хэлбэл холбоотны талд холбоотны нэг гишүүн улс байгааг халх голын тулалдаанаар дэлхийн нийтэд зарласан байна. Монголын армийн хувьд бол анхны орчин үеийн томоохон зэвсэгт мөргөлдөөн байсан. Энэ дайнаар үндсэндээ орчин цагийн Монголын зэвсэгтүүчийн бүрэлдэхүүн тогтсон гэж үзэж болно. За Монгол улсын олон улсын давтсанд эзлэг байр суурийг нэмэгдүүлсэн холбоотны нэг гишүүн холбоотны эвслийн тал зогсож байгаа орн гэдгийг дэлхийн нийт харуулсан улмаар дэлхийн 2 дугаар дайнд Монгол улс холбоотны талд баттай зогсох нөхцөлийг бүрдүүлсэн юм байна. Дэлхийн түүхэнд алхын голын дайн хувь нэмэр оруулсан гэж үздэг. Японы цэргийн дээд командл зөвлөлт холбоот улсын агуу их орны дайн буюу дэлхийн 2 дугаар дайны жилүүдэд дорн талаас нь довтлох энэ төлөвлөгөөнөөс одоо татгалзахад хүрсэн. Ингэснээр зөвлөлтийн улаан арим дайны жилүүдэд зөвхөн одоо өрөнд фронт Германы эсрэг гол хүчээ төвлөрүүлэх тийм боломж бүрдснээр 2 дугаар дайны ялалтыг бас наашлуулсан. Нөгөө тээгүүр одоо зүүн хойд Аз, Евразийн их газар хуурай газар дээр одоо хуурай замын зэрэг ашиглан томоохон хэмжээний дайн явуулалт төлөвлөгөөнөөс татгалзаж номхон долын арлуудууд Тэнгисийн агаарын дайн явуулах ийм төлөвлөгөөг илүү хэрэгжүүлэх болсноор эцсийн Америкийн нэгдсэн улсын мөн дэлхийн 2 дугаар дайнд татан оролцсон гэж үздэг. Халх голын байлдааныг дэлхийн улс орнууд олон янзаар тайлбарладаг. Харин Орос Монгол хоёр орны шинжээч, судлаач, профессорууд халх голын дайлын тухай хэлэлцэж төвийн судалгааны нэг шийдэлд хүрсэн. Тодорхойлбол дэлхийн 2 дугаар дайн 9-р сарын 1-нд эхлээгүй. 5 дугаар сарын 11-нд халх голын дайнаар эхэлсэн гэдэг дээр албан ёсоор нэгдээд байна. Халх голын байлдаанд зөвлөлт холбоот улс Монголын талаас 9800 гаруй цэрэг эрсдэж Японы талаас 26000 гаруй дайчид амнасаа алджээ. Халх голын байлдааны үед амнасаа алдсан цэрэг эрсийг олж тогтоох ажил өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. Оросын Восточный рубеж гэдэг багийнхан бол сүүлийн хэдэн жил маш идэвхтэй ажиллаж байгаа юм билээ. Энэ ойн арга хэмжээний өмнөхөн Монгол улсад ирээд ер нь Доронтой аймгийн нутаг, Хинтээ аймгийн нутгууд, за ер нь ялангуяа Доронтой аймгийн халх гол сумын тэгэхээр амь өргөдсөн нэрэн додрог байгаа цэргүүдийн одоо шарлыг илрүүлэх, за тэгээд нутаглуулах, хөшөө дурслын засварлах зэрэг ажлуудыг хийсэн. За манайхаас ч гэсэн энэ судалгааны ажлууд явагдаж байгаа. Энэ жил ихэд Батлан хамгааллын их сургууль, Их Британийн Глазгогийн их сургуультай хамтраад цэргийн археологийн буюу байлдааны талбар дахь археологийн судалгааны ажлыг анх удаага гүйцэтгэсэн Монголын эрдэмтэд одоо анх удаага түүхэнд
Манай талаас маршал Чойбасангийн удирдсан морьцэргийн дивиз, зөвлөлтийн талаас маршал Жокугийн удирдсан зөвлөлтийн цэргүүд хамтран Японы Кавантоны айрамтай 4 сар гарын хугацаанд тулалджээ. 1939 оны 5 дугаар сараас эхэлсэн тулалдаан 8 дугаар сарын 23-нд Японы 6 дугаар армийг бүсэлж буцагснаар төгсгөл болжээ. 8 дугаар сарын 31-нд бүгд найрамдах Монгол ард улсын нутаг дэвсгэр Японы түрэмгийлэгчдээс бүрэн чөлөөлөгдсөн байна. Өнөөдөр халахын голын байлдааныг хэрхэн нэрлэх тухай асуудал дээр дэлхийн улс орнууд өөр өөр байр суурьтай байна. Монголчуудын хувьд халах голын дайн гэсэн нэгдсэн ойлголтоор түүхийн сурвалж бичигт үлдээсэн байдаг бол Оросын холбооны улс халах голын байлдаан гэж нэрлэдэг. Харин Японы тал болон өрөндийн улс орнууд халах голын хэрэг явдал гэж нэрлэж иржээ. Тиймээс халах голын тулдааны нэршлиг нэг болгох, олон улсын эрдэмтдийн байр суурийг нэгтгэх тал дээр анхааран ажиллаж байгаа юм байна. 1939 оны 8 дугаар сарын 23-ны энэ өдөр Монголын дорн тэлийн халах гол орчимд Монгол зөвлөлт хоёр улсын хамтарсан арим Японы эзлэн түргэмгийлэгчдийг буц цохилж ялт байгуулсан. Төвхт ялтын 75 жилийн он өдрийг тохиолдуулан өнөөдөр хоёр улсын батлан хамгаалалт салбарын төлөөллүүд болон Ахмад дайчид тэдний ар гэрийнхэн зайсангийн цогцлбор дахь зөвлөлтийн дайчдын хөшөө маршал Жокугийн хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ. Халах голын байлдаанд ялалт байгуулсан түүхтэн хүндтгэлийн ажиллагаа зайсангийн цогцлбор дахь дайчдын өшөөнд цэцэг өргөх ёслоор эхэллээ. Халах голын байлдаанд оролцож ялалтын түүхэн гавьяаг хамт үргэлжлсэн хэдий ч өнөө хүртэл нэрэн тодорхойгүй дайчид олон бий. Тиймээс халах голын байлдааны 40 жилийн ойгоор зөвлөлтийн дайчдын хүндтгэлийн хөшөөг зайсан цогцлборт байгуулсан түүхтэй. Халах голын байлдааны ялалтын 75 жилийн ой энэ өдөр зайсангийн цогцлборт хүндэтгэл үзүүлж хоёр орны төрийн дуулалыг хишиглүүлсэн юм а. Бид нэр халахын голын ялтын түүхэн их ач холбогдлыг ойлгосноор монголчууд бид нар улам их орноор бахархах хойч үеийн зөв төлөвшөх элэх суурийг бий болгоно гэж үзэж байгаамаа. Халахын голын 75 жилийн баярын мэндийг та бүхэндээ дахин өргөе. Халахын голын дайны ялалтын ач холбогдлыг хойч үеийнхэнд өөрийн биеэр хуучлах Монгол 34 Ахмад дайчин, Оросын талаас 7 Ахмад дайчин амьд сэрүүн байна. Тэдний хамгийн залуу 87 настай бол хамгийн өндөр нь 102 насыг зоглож байна. Цэцэг өргөх хүндтгэлийн ажиллагаанд өөрийн биеэр оролцоогүйч зүрх сэтгэлээрээ энд ирсэн хүмүүс олон байгааг Ахмад дайчдын төлөөлөл илэрхийлж байна. Мөн арга хэмжээнд 1945 оны чөлөөлөх дайнд оролцож явсан Ахмад дайчд ч ирсэн байлаа. Тэд халах голын дайны ялалт, чөлөөлөх дайны ялалтанд хэрхэн нөлөөсөн тухай энхүү хуучилж байна. Эх орны одоо сар тогтны жил олон хүмүүсийн манай ашаар бид одоо ингэж ийм байдал тохиолдоход 21 дугаар зуунд шилжиж хойш юм одоо ингэж явж байгаа бид бахаршил явд юм да. Ихэнхдээ Доронт аймагуудад томоохон арга хэмжээнүүд болон 26-ны өдөр Доронт аймагт шадар сай тэрвэш тавгаар ахлуулсан хүмүүсүүд халах голын 75 жилийн нээлтийн ажиллагаа арга хэмжээ болно. Халах голын байлдааны ялалтын ойг тэмдэглээд өнгөрдөг биш. Хойч үеийнхэнд таниулан сурталчилдаг байх зорилгоор энэ жил эрдэм шинжилгээний хурлыг мөн зохион байгуулсан. Ой хүрээнд халах голын байлдаанд оролцсон 30 гаруй Монгол Ахмад дайчид болон Оросын холбооны улсын 5 Ахмад дайчдад хүндэтгэл үзүүлж төрийн дэд одон медалаар шагнасан байна. Дэлхийн нийтээр инх тайван амар амгалан байхыг бэлэгдэн халах голын байлдааны ялалтыг тэмдэглэж байна. Халах голын байлдааны ялалтын 75 жилийн ог тэмдэглэх албан ёсны арга хэмжээ баярын хурлаар үргэлжиллээ. 1939 оны 8 дугаар сарын 20-ны өглөө Монгол зөвлөлтийн цэргийн хамтарсан хүч 500 гаруй их буй 250 сөнөөх чонгоц бөмбөгдөх чонгоцоор бүх фронтоор давшилтаа эхэлсэн түүхтэй байдаг. Эсрэг талын шархтсан, олзлогдсон, амиа алдсан хүмүүсийн тоо 60,000 орчимд хүрсэн гэдэг халах голын ялалт олон улсын цэрэг стратегийн онцгой ач холбогдолтой үйл явдал байсан хэмээн түүхэнд үлджээ. Энэ байлдаан хүн төрөлхтний түүхэнд дэлхийн 2 дугаар дайны эхлэл байсан шигэ Монгол цэргийн хувь нэмэр дэлхийн дайныг дуусгахтаж мөн тодорхой үүргээ гүйцэтгэсэн. Энэ бол Монгол улсын тусгаар тогтнолд онцгой үүрэгтэй үйл явдал байсан гэдгийг баярын хурлын үеэр Монгол улсын ерөнхийлөгч Илбэгдорж онцлсан юм а. Монгол зөвлөлтийн эглэхэн дайчдын эгнэшгүй баатарлаг гавьяагаар гагнагдсан халахын голын дайны ялалтын түүхэд 75 жилийн оминдийг Монголын нийт ард түмэн болон Оросын ахын дүүстэй хүргэн мэндчилье. Түүнчлэн энэхүү гарамгай ялалтын гэрч амьд халуун домог болон налайд суугаа эрхэм Ахмад дайчид хүндэт буурлуудаа
ялалтын баярын сэтгэл догтлон мэндийг хүргье. Мөн тэртээ 1939 оны төгшөөрт өдрүүдийн тэнгэр дор мөнх нойрсч Монгол эх орны минь хөрсөнд үргэлжийн залуугаараа мөнхөрч эргэж ирээгүй баатарлаг хөвгүүд огтоо дурсан санаж мэхийн ёслё. Тулалдаанд оролцож явсан Оросын цэрэг амьд сэрүүн үлдсэн Ахмад дайчдын тоо цөөрч байгаач үзүүлсэн тусламж байлдааны алдар гавьяа нь харин цаг хугацаа өнгөрөх тусам нэмэгдэж байна. Халах голын байлдааны 75 жилийн ойг тохиолдуулан Монгол улсын ерөнхийлөгч зарлиг гаргаж Оросын албаны улсын Хяхтын хэдийн цэргийн албыг Монгол улсын цэргийн гавьяаны одонгор шагналсан юм а. Оросын ард түмний үзүүлсэн тусламж үеийн үед дурсагдах гавьяатай гэлээ. Монгол улсын тусгаар тогтнол бие даасан байдал сайн сайхан амьдралын төлөө зөвлөлтийн хүмүүс Оросын холбооны улсын иргэд халуун амиа зориулсан олон арваараа, олон зуугаараа, олон мянгаараа халуун амиа зориулсан бүлээн цусаа Монгол улсын тусгаар тогтнол бүрэн эрхт байдлын төлөө урсгаж явсан юм а. Энэ бол манай хойд хөршийн ард түмэнд хойд хөршийн төр засаг бид та бүхний энэ гавьяат үлсийг хэд энэ дээрээс хэлэхдээ туйлын баяртай байна. Халах голын байлдааны ялтыг тэмдэглэхдээ залуу үеийнхэн эх орон тусгаар тогтнолоороо бахархаж үүх түүхээ мэдэж яваасаа гэж Ахмад дайчид хүсэж байна. Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан оюутан цэрэг үйл ажиллагаа цаашид өргөжөж төр далав хаахаар мянган цэрэг дайчийн цус их урссан аюултай дан байсан. Энэ дан Монгол зөвлөлтийн дайчийн дайчин нөхдөд бат өхийг ядагчгүй агуу хүч чадвартай дэлхийд дахинд харуулсан. Халах голын байлдааны ялалтын ой цэрэг стратегийн хувьд судлагдах томоохон сэдэв болж анхаарал татсаар байна. Энэ бол дайны гүний давшилтын онолыг практикт анхудаа хэрэгжүүлсэн тулаан байсан гэдгийг ч баярын хурлын үеэр зарим илтгэгчид онцолж байсан юм а. Халах голын байлдааны түүхийг харуулсан үсгэлэн өнөөдөр мөн нээлттэй хийлээ. Үсгэлэнд Монголын дорнод хязгаарт ялт мандуулсан түүхт байлдааны үүсэл шалтгаан онцлог болох агарын дайралт, баян цагааны тулдаан, төгсгөлгээд тухайн үеийн түүхийн судлаачдын бүтээл, эд үдгийн зүйл, дурсгалын зүйлс дээр тулгуурлан харуулагдсан байна. Халах голын байлдааны түүхт баатруудын 100 жилийн ой мөн энэ жил тохиож байна. Байлдааны үеэр тагнуулын үүргийг олон удаа нэр төртөө биелүүлсэн Монгол улсын баатар Цэндийн Олцгой, Их бууны дивизийн дарга Гэлэг Баатар, Морьт дивизийн дарга Дандар, Батын Дорж гэсэн баатруудын нэр халах голын байлдаантай салшгүй холбоотой байдаг. 1914 онд одоогийн Завхан аймаг, Булган, Хөвсгөл, Ховд аймагуудад төрж халахын голд цугласан залуус дайны жилүүдэд 20-с 25 настай байжээ. Эх орны төлөө амь хайрлалгүй тэмцэж баатар болж байсан тэдний намтар халах голын байлдааны түүх юм а. Түүнээс гадна Монголын дорнод хязгаардах агаарын тулаанд хамгийн олон байлдааны онгоц оролцсноороо түүхэнд үлдсэн байдаг байна. Манай халах голын байлдаанд хамгийн олон онгоц орсон байгаа. Энэгээр бас бусад дайнуудаас онцлог байдаг. Тийм ч учраас халах голын дайны энэ байлдаанд улсын баатар цол хүртсэн улсууд бол дандаа нисгэгч нар байдаг. Ялангуяа Оросын холбооны улсын нисгэгч нар. Үүнтэй холбогдуулан саяхан Оросын холбооны улсаас бид бүхэн Оросын холбооны улсын Хошоо Баатар хоёр нисгэгчийн баримлыг одоо хүлээн авч музейд одоо байршууллаа. Энэ маань манай өнөөдрийн бас дэлгэгдэж байгаа үзмэрийн хамгийн шинэ үзмэр болж байгаагаар бас онцлогоо. Халах голын байлдааны цагийн байдлын тухай тусгай мэдээ нэг бүрчлэн тэмдэглэгдэн үлдсэн байна. За мөн Японы талд олзлогдоод буцаж ирсэн цэргүүдийн мэдүүлэг, ярьсан зүйлс түүх болон үлджээ. Игцэлж ирсэн дайны өмнө бууж өгүүлгөө тулалдсан гавьяа, хүн төрлөختөнд дайн дажингүй байхын үнцнийг 30-аад оны хүнд бэрх өдрүүдийг гэрчлэх эдгээр үзмрүүд харуулan үлджээ. Халах голын ялалтын 75 жилийн ой зориулан Оросын холбооны улс Монголын залуучууд 50,000 км газрыг туулж тойрон аялал хийж байна. Дайнд оролцож байсан Ахмад дайчдын дурсгалыг хүндэтгэх, амжилт гавьяаг нь бахархан алдаршуулах, их орон чөлөөийг залуустад төлөвшүүлэх зорилготой дайчин нөхрөлийн замаар тойрон аяллаа багийнхан өчигдөр Дархан аймгийг дайран өнгөрчээ.
Засгийн газрын тогтоолоор халахын голын ялалтын 75 жилийн хүрээнд Оросын албаны улс Монгол улсын залуучуудын дайчин нөхөрлийн замаар тойрон аяллыг 4 дахь удаага зохион явуулж байна. Энэ жилийн тухайд Афганистан улсад байлдаж байсан эрхэм мужийн дайнд оролцогчдын тэргүүн Торск яхлаж, өөрсдийн хүслээр шалгаруултанд оролцож тэнцсэн 40 гаруй залуусын хамт тойрон аялалд оролцож байгаа юм а. Энэхүү аялал Оросын албаны улс Сэлэнг, Дархан, Эрдэнэт, Улаанбаатар, Дорнод гэсэн чиглэлээр явах юм байна. Аялагчид өчигдөр Дархуул аймгийн нутагт иржээ. Халахын голын ялалтын 75 жилийг тэмдэглэж байгаа энэ өдрүүдэд халахын голын дайны ялалтын үндсэнийг залуу хойч үеийнхэндээ мэдрүүлэх Монгол-Орос улсын найрамдал харилцаа хамтын ажиллагааг ботчуулах ажлууд зохиогдож байна. Найрамдлаар огуулсан дарханчууд бид нэр халахын голын их ялалтын ойг өргөн дэлгэр тэмдэглэх ёстой. Өнөөдөр манай аймагт халахын голын 1939 оны халахын голын дайнд оролцсон нэг ахмад 1945-48 оны чөлөөлөх дайнууд оролцож исэн 14 ахмад одоо ажиллаж амьдарч байна. Мөн түүнчлэн Дархан хотын маань 50 гаруй жилийн түүх бол зайлшгүй энэ Оросын ард түмэнтэй холбоотой байдаг. Найрамдлаар огуулсан дарханчууд бидний энэ их бүтээн байгуулалт өнөөгийн хөгжил дэвшилтэнд Оросын буюу Зүйл хотод улсын ард түмэн найрамдал ах トゥ улсуудын бол тусламж хэмжлэг асар их байдаг юм аа. Өөрөөр хэлбэл нөхөлтэйгээ уулзлаа дарамтай. Тэгээд одоо хойст одоо 93 настай. Одоо би амьд байгаа цагтаа зөвлөлтийг ардмтай айгүй хайртай. Би миний одоо төлөвлөрийг мэрэгжлийн 30 гаруй багш байдаг. Багсаатар сарцаавгүй энэ гэдэгтэй би одоо амьд байдаг бол хэл хөргөж өгөөсэй гэж бодож байна. 75 жилийн өмнө Монгол-Оросын дайчид мөр зэрэгцэн тэмцэж явсан түүх өнөөдрийн хоёр орны залуучуудыг холбох гүүр болж цаашдаа ойртон нөхөрлөх, хамтран ажиллах боломжийг олгож байна. Аялалд нийтдээ 150 залуус оролцож 5,000 км газрыг туулахаар төлөвлөжээ. Үзэгч та бүхэн манай хөтөлбөрийн дараагийн хэсэгт анхаарлаа хандуулно. Хүүхдийн эрхийн асуудлаар Азийн орнуудын 3 дугаар чуулган өнөөдөр хэллээ. Хүүхдийн хөдөлмөр ба боловсрол, хүүхдэд ээлтэй хот, хүүхдийн эрхийг хамгаалах механизм гэсэн сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнүүлсэн байна. Эдийн засгийн буурай хөгжилтэй орнуудад хүүхдийн эрх хамгийн түрүүнд зөрчигдөж, хүүхдийн хүнд хөдөлмөр, боловсролын хоцрогдол гарч эхэлдэг. Камбож улсын элтгэгч энэ талаар онцлохдоо Камбожид хүүхдүүдийн 39% нь ямар нэгэн байдлаар хөдөлмөр эрхэлж хүүхдийн эрх зөрчигдөж байдаг гэж танилцуулсан юм. Камбожид 15 нас хүртэл хүүхэд хөдөлмөр эрхлэхийг хориглосон байдаг ч энэ байдал үргэлжилсээр байгаа. Хүүхдүүд 5 наснаас эхлэн хөдөлмөр эрхэлж энэ хэрээрээ боловсролын хамрагдалт буурсан үр дүн гарч байна. Хүүхэд хамгаалал учир дутагдaltaй байсаар иргэний болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж хүүхдийн эрхийг хамгаалахын төлөө ажиллаж байна. За хүүхдийн эрхийн тухай конвенц гэж байдаг хэрэгжилтийг нь хангах сайн туршлагаа бие биедээ солилцох нь энэ удаагийн Азийн хүүхдийн 3 дугаар чуулганы гол зорилго юм байна. Монголд хүүхдийн эрхийн талаар бас тодорхой ахис дэвшил байгаа. Энэ аль ч нийгэм зөрчил байдаг шүү дээ. Тэр зөрчлийг арилгахад санаачлаг гаргадаг, хөөцөлдөг л байх нь чухал байдаг. Тэгвэл тийм орны тоонд Монгол ордог ийм зөрчлүүд байгаагаа мэддэг. Энэ нийтлэл явуулаад одоо холбогдох газрууд нь ажилдаг, төрийн шийдвэр гаргадаг, төрийн механизмууд ажилдаг, иргэний нийгмийн байгууллагууд ажилдаг. Ийм л орны тоонд бол Монгол орон ордог учраас бас цог хэмжээгээр Монголын энэ бааздар суурилж энэ уулзалтыг хийж байгаа. Монгол хүүхдүүдийн бие даасан байдал анхаарал татдаг. Гэхдээ 20 жилийн өмнөхтэй харьцуулахад одоо өөр болсон байна. Монгол улс нэгдсэн үндэсний байгууллага болоод бус байгууллагууд хүүхдийн эрх зөрчигдөж байгаа талаар мэдээлдэг, эрх хамгаалах талаар арга хэмжээ авч байна. Улсын хэмжээнд гадагшаа ингэж анхаарч байгаа ч дотооддоо тавих хяналт муу. Жишээлбэл хүүхдүүд эрхэн зөрчигдөж байгаа талаар өөрсдөө мэдээлэх боломж муу. Бас 3 дахь этгээдийн хяналт сул байдгийг онцлох хэрэгтэй. Бид өөрсдөө ч мэдэхгүй хүүхдийн эрхийг байнга зөрчдөг, машинд зориулалтын сандал суудлын бүс зүүхгүй явхаас эхлээд хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлж чадахгүй байгаа нь эрхэн зөрчигдөж байгаагийн нэг илрэл юм а. Энэ бүхнийг бууруулахад хөндлөнгөөс хяналт тавьж хариуцлага тооцдог байгууллага заавал байдгийг бусад орны жишээн дээр онцолж байгаа юм. Хүүхдийн эрхийн асуудлаар Азийн орнуудын 3 дугаар чуулганаар улс орнууд өөрсдийн хэрэгжүүлж байгаа сайн үр дүнгээс хуваалцах нь хамгийн гол ач холбогдолтой зүйл гэж үзэж байна. Монгол улс бүгд найрамд хятад улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн он хүрээнд хятадын соёлыг дэлгэрүүлэх нийгэмлэгээс манай улсад түмэн газрын цайны зам төслийг танилцуулж албан ёсны нээлттэй хийлээ.
Энэ төслийг хэрэгжүүлснээр Аз Европыг холбосон эдийн засгийн коридор худалдааны зам бий болно хэмээн Хятадын тал үзэж байна. Цайны замыг монголчууд сайн мэднэ. 17 дугаар зууны үед Хятадаас гарсан цайны худалдаачид Монгол орноор дамжин Оросын холбооны улс хүрдэг байсан. Нийтдээ 13,000 гаруй урт энэ замаар их газрын бүхий л ховор бараа тээгдэж ирдэг байжээ. Тухайн үед Монгол, Орос, Хятадын худалдааны гол зам байсан төдийгүй 3 улсын албаны ёсны дипломат харилцаа эндээс үүссэн гэж үздэг байна. Торгоны замаас хойш Аз Европыг холбосон ганц худалдааны зам бол цайны зам. Энэ замаар 100-аас 200 орчим жил худалдаа хийгдсэн байдаг. Харин 19-р зуунаас эхлээд энэ замаар хэсэг хугацаанд худалдаа хийгдэхэ болоод байсан. Тэгвэл манай улс энэ замыг сэргээхээр ажиллаж байна. Монгол улс бидний санаачлагыг дэмжинэ гэдэгт найдаж байна. 17 дугаар зууны үед Монгол орны нутаг дэвсгэр дээгүүр өнгөрөх цайны замыг худалдаачид хамгийн аюулгүй зам гэж үздэг байсан тухай түүхчд ярьж байсан. Энэ зам эд хөгжиж байх үед мөнгөн тэмдэгтийн оронд цайгаар гүйлгээ хийдэг байжээ. Энэ замаар зөвхөн эд ороо биш, соёл бас тээгдэж ирдэг байсан. Хятад Монголын соёлыг холбох гол гүүр байсныг мөн энд онцолж байсан юм а. Бид нар түүхээрээ дамжуулаад, ёс санжлаар дамжуулаад бид нар хөрш орнуудынхаа найрамд харьцааг улам өргөжүүлээ, үүгээрээ дамжин улам найрс харилцдаг болъё гэсэн л ийм гол санаа байна. Төмөн газрын цайны зам төслийг бүгд найрамдах Хятад ард улс 5-6 жилийн өмнөөс хэрэгжүүлээд эхэлжээ. Өөрөөр хэлбэл тэд өөрсдийнхөө нутаг дахь цайны замыг тодруулж сэргээгээд эхэлчихсэн гэсэн үг. Харин энэ удаа бүгд найрамдах Хятад ард улсын дарга Си Цзиньпиний төрийн айлчлалын хүрээнд Монгол улсад энэхүү төслийг танилцуулж цайны замын жимийг цаашид үргэлжлүүлэхийг хүсэж байна. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа Монгол мал үндэсний хөтөлбөрийн хүрээнд Дархангуул аймгийн Хонгор суманд малын удмын сангийн үндэсний цогцлборыг байгуулах ажил үргэлжилж байна. Монгол малын үйлдвэр угсааг сайжруулах судалгаа шинжилгээний ажлыг хийх зорилтоор баригдаж байгаа энэ байгууламжийг 2016 он гэхэд ашиглалтанд бүрэн хүлээгэж өгнө гэдгийг гүйцэтгэгчид нь хэлж байгаа юм. Малын удмын сангийн үндэсний цогцлбор байгуулах ажлын төсөв төртгөн 11.2 тэрбум төгрөг. Энд нийтдээ 16 барилга байгууламж баригдах ёстой. Үүнд бух, хуц, адууны байр, мөн гүүний зүчээ зэрэг багтаж байгаагаас гадна мал аж ахуйн салбарын томоохон үзэсгэлэн байгуулах байр, худалдааны танхим зэрэг барилгууд баригдах юм а. Монгол малын генез санг одоо хадгалж байх. За мөн одоо Монгол малын одоо үйлдвэрлэх байдлыг одоо хангаж байх. Өөрөөр хэлэх юм бол Монгол улсад одоо эрчимцэн мал аж ахуй хөгжүүлэх онцгой чухал үүрэгтэй. Өөрөөр хэлэх юм бол одоо эцэг мал одоо үйлдвэрийн малын үрийг одоо энд гаргаж авч дээрээс нь одоо шингэн азотод ингэж хадгалаад тэгээд дээрээс нь өсөлт гаргасан иргэн аж ахуйн хөгжүүдэд зохиомл хэлтүүлэг хийж өгч байдаг ийм чиг үүрэгтэй үндсэн байгууллага. Одоогоор газар доорх шугам шүлжээний ажлыг хийж дууссан энэ жилийн төлөвлөгөөнд багтсан барилга угсралтын ажил 70% үргэлжилж байна. Харин усан хангамжийн асуудлаа шийдээгүй байгаагаас болж энэ оны 11 сард ашиглалтанд орохоор төлөвлөгдсөн ажил хойшилжээ. Ус одоо энэ хонгор сумаас өгнө гэсэн одоо зураг төсөлттэй. Хонгор сум нөгөө манай энэ байгууламжийг 50 м3-аар хангах болцоо байхгүй. Өөрөөх нь хүчин чадал нь 50 м3. Тэрийн өргөдөл шинтгэлийн ажил нь тусахтай баг тэрийг шийдэж манад тусах баг. Манай энэ хонгор сум энэ одоо гүний удгийн одоо системтэй холбох одоо ийм судалгааны ажлууд хийж байгаа. Энэ уртлаар нь одоо манай хараа голын айс савын газрын гадаргыг усан их боломжтой. Энэ дээр одоо гүний удгаас өөрлөлөд ингээд өндөр одоо дараатай ноцоосууд тавиад усаар нь одоо татаж хангах ийм одоо чиглэлтэй баг. Монгол улсын засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан энэ ажил 2016 он гэхэд бүрэн дуусна гэлээ. Малын удмын сангийн үндэсний цогцлбор байгуулснаар манай улс Монгол малын удмыг сайжруулж, үр ашгийг нь нэмэгдүүлэх чиглэлээр судалгаа шинжилгээний ажлууд хийгддэг томоохон төвтэй болох юм байна. Энэ жил улсын хэмжээнд 315.6 мянган гад үр тариа тариалсан. Цаг уурын хувьд таатай байсан болохоор энэ жилийн тарианы болцол сайн байгаа. Ирэх 7 хоногоос уран сураалтаа эхэлнэ гэдгийг Дархангуул аймгийн тариаланчид хэлж байна. Гол нь техник хэрэгслийг сайжруулах шаардлага байгаа гэдгийг тэд салбарын сайддан уламжиллаа. Дархангуул аймгийн Хонгор суманд энэ жил 12 мянган га талбайд улаан будаа тариалсан байна. Тус сумын тариаланч Хөдөлмөрийн Баатар Хашбаатар л гэхэд энэ жил 350 га талбайд улаан будаа тариалжээ. Энэ хавар тэрээр буудаага эрт тариалсан, мөн цагаагаараа нөхцөл таатай. Нар чийг сайн өгч чадсан учраас түүний тариалсан үр тариа одоогоор 80% болцтой байна. Ирэх 7 хоногоос ангилан хураалтыг эхлүүлнэ гэдгээ Хөдөлмөрийн Баатар тариаланч хэлж байлаа. Энэ жил тэрээр шин сортын үрээр тариалалт хийж туршсан байна. Энэ нь амжилттай болжээ.
Энэ гант төсвөртэй дархан 144 гэдэг Улаанбаатар өнгөрсөн бид нар хүрээлэнтэй ярьж баг хэмжээний авч тарж өртөө болж байгаа. Энэ харин гаагуусаа хурж байгаа. Ер нь гаагаас 17-оос дээш авах тийм магадлалтай хурж байгаа. Дархан 144 бол ер нь сайн. Ер нь Монголын газар тариалангийнх нь хүрээлэнгээ бас бараад ич эднээс бас мэдлэг шалбарыг ашиглаж газар тариалангаа хөгжүүлвэл зөв бодлоготой явах гэж боддог. Тусам сүүлийн 5-6 жил ургац алдаагүй гэж байна. Энэ жил хонгор сумын аж ахуйн нэгжүүд дунджаар гаагаас 13.6 центнер буудаа хураана гэж тооцоолж байна. Хонгор сум нийт 16 мянган га тариалалтын талбайтай учир үүнийг дагаад эрчимцэн мал аж ахуйг хөгжүүлэх боломжтой гэсэн санал тариаланчдаас гарч байсан. Ингийн тулд малчид болон тариаланчдын хоорондох газрын харилцааг зохицуулах хэрэгтэй гэж байна. Бэлчээрийн мал нь энэ бүс нутагт. Эрчимцэн мал нь эндээ бай. Эрчимцэн мал нь эндээ байна гэдэг маань тариаландаа ойрхон байхгүй бол бас тижэл юм зөөн энэ хадлан ногоогоо энэ дарш тижэлээ тарин энтер гэдэг утгаараа эрчимцэн нэг бүстэй бай. Бэлчээрийн мал нөгөө талдаа бай. Гэсэн ийм байдлаар нэг зохицуулаад ингэчих юм бол нөгөө талд нь цаашлаад ер нь цаашлаа тэгээд энэ тариалангийн талбай дээр удаатай бай, тармилтайч бай, тармилгүйч бай. Бидэнд хөрсөн хамгаалахгүй болохгүй. Тэгэхээр энэ тариалангийн хөрсөн дээр бидний сайхан өөрийн шигээ боловсруулсан байх тэрэн дээр мал бэлчих юм бол бидний тэр хөрөнгө юу ч болдог. Хонгор сумын хувьд эх 7 хоногоос ихэнх аж ахуйн нэгжүүд нь ургац сургаалтаа эхлүүлэх төлөвтэй байгааг орон нутгийн удирдлагууд хэлж байна. Аймгийн ургамал газар тариалангийн сургалт эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтран хонгор сумынхан хөрсний үржил шимийг нэмэгдүүлэх талаар ажиллаж байгаа гэлээ. Мөн үүнээс гадна тариаланчдад техник хэрэгслийн шинжилгээний асуудал хүнд байгааг тэд хэлж байна. Сумын хэмжээнд тариалангийн техник хэрэгслийнхээ дөнгөж 20 хүрэхгүй хувийг нь шинжилсэн байна. Энэ тал дээр салбарын сайд нь тэдэнд нааштай мэдээд дуулгалаа. Сэжмэн дарагтаа уулзж яхад яг хөдөө аж ахуйн чиглэлүүд тодорхой хэмжээгээр яг энэ тусламжаар дэмжлэг үзүүлнэ гэсэн байгаа. За мөн тэр орчим долларын тийм ээ зээл ирнэ. За энэ зээлтэй холбогдуулж бид нар газар тариалан хүмсний ногоогоо яаж одоо манай өөрийнхөө улсыг бүрэн хангаж тэрийг доктортой барих вэ гэдэг энэ асуудлыг шийдвэрлэхэд энэ зээл тусламжийг ашиглана гэсэн тийм бодолтой байж. Үр тариа аардсан болцсноос бүрэн болцсонд шилжиж байна гэж хонгорын тариаланчид хэлж байлаа. Тус суманд үр тарианы болц 80 гаруй хувьтай байгаа бол зарим газар 90 хүртэл хувийн болцтой байгаа гэж байна. Тиймээс эх 7 хоногоос улсын хэмжээнд ургац сураалт эхэлнэ гэдгийг салбарын сайд хэллээ. Өчигдрөөс эхлэн нийслэлийн нийтийн тээврийн чиглэлд өөрчлөлт оруулж автобусны үйлчлэх чиглэлийг богиносгосон. Ингэснээр хотын төвийн замын төгжрөл багаснаа гэж хотын удирдлагууд үзэж байгаа. Гэвч туршилтын шинэ маршрутаар үйлчлээд 2 хонож байхад иргэд ойлгоогүй хэвээр байна. Нийтийн тээврийн үйлчлэгийг өөрчилсөн хотын төвийн төгжрөлд хэрхэн нөлөөлж байгааг сурвалжлахаар хамгийн их хөл хөдөлгөөн ихтэй Монгол Улсын боловсролын их сургуулийн хатуусны буудлын орсон юм а. Энэ уудал дээр урд нь 10 гаруй чиглэлийн 30 гаруй автобус зэрэг ирж төгжрөл үүсгдэг байсан. Харин өнөөдөр автобус биш, унаа хүлээсэн зорчигчид төгжрөл үүсгэхээр их харагдаж байлаа. Дарга явах гэж байна. Даргад ямар автобус суух мэдсэн? Мэдэхгүй зогсож байна. Даргад хэд дамжид гэж байна? Одоо 1 номер автобус явна гэдэг шүү дээ. Тэгэхээр 5 шарыг надад мэдэхгүй л шүү дээ. Тэгээ зогсчихлээ. 100 айлаар орохсон одоо суух автобусаар мэдэхгүй ингэж төршөөд байна. Ямар автобус сууна гэж хэлж байгааг вэ? Үгүй хэлж өгөхгүй шүү дээ. Одоо тэгэл тал тийшээ чиглэл нь өөрчлөгдсөн хүмүүс учраа олохгүй буудлаад яваад байгаа юм шиг байна шүү дээ. Харин энэ талаар жолооч нараас тодруулахад ийм хариулт өгч байна. Автобус хооронд 4 минутын зайтай явж байгаа. Тэрэнд явж чадчихна боломжтой юм байна. Нөө боломжтой явж байгаа. Автобусууд их хангалттай байгаа шүү дээ. Ингэж явахд ямар юм бэ нэр нь? Үгүй яг энэ ард түмэнд нэг жоохон хэцүү байх шиг байна шүү дээ. Буудал зудлаа мэдж ярихгүй тэгээд л. Түүнээс зарим нь их атайх юм байл гэж байна. Танд бол ямар байна? Жолооч юу? Биднээс ч одоо нэг хүндрэлтэй юм чалгалтай зүгээр. Тэр сайхан юу л вэ? Зам чөлөөтэй сайхан хурдан үйлчилчихлээ. Энэ автобус урд нь хотын зүүн зах амгалангаас баруун зах хүртэл буюу Сапрагийн уулзур хүртэл чиглэлд үйлчлэгээ явуулдаг байжээ. Харин одоо хотын төвөөс буцдаг болсон. Ингэж явах нь жолооч нарт амар бас ашигтай байгаач иргэдийг бухимдуулж байна.
Жишээ нь Баян хошуунаас ард кино театр орох автобус алга байна. Иргэдэнд ирэхийн тулд Баян бүрдийн тойргоос такси барьж байгааг ярьж байсан. Мөн ард кино театраас Бүхийн өргөө орохын тулд 1 цаг автобус хүлээж байгаа хүнч байсан юм а. Ямар ч автобус эдгээр мэдэхгүй багч. Энэ кондуктор үгүй юм уу доторх нь л мэднэ гэж. Дотроос сая лавын лүг хөдөө аж ахуй явах автобус гинч ирсэн. Ямар ч ирсэн. Ямар ч автобус. Хэдэн минут болов юу? Хэдэн минут болов? Би одоо цаг болж байна. Одоо яаж явах вэ мэдэхгүй л ингээл одоо автобус хараад ингээл гайхаал зогсоол байж байна. Унаа ирж байгаа юм болов? Баян шумын дөөр Баян бүр дээр тэр сансар руу яваад байна гэдэг шүү дээ. Нийтийн тээврийн шинэ маршрутаар эх 7 хоногт мөн үйлчлэнэ. Төв замын ачааллыг бууруулах туршилт хийгдэж байгаа ч маршрут чиглэлийг ойлгомжтой байдлаар мэдээллийн санаад болгоул буруутгах юм алга гэж иргэд хэлж байлаа. Гэвч хотын удирдлагууд туршилтаа туршилт гэж бодсон учраас зорчигчдыг инхүү туршилтын туулаа болгожээ. 9-р сарын 1-ээс эхлэн нийтийн тээвэр хуучин маршрутаараа явах юм а. Манай улсад төрөлт ихсэж энэ хэрээрийн эмнэлгийн ачаал нэмэгдэж байгаа. Гэвч сүүлийн 20 гаруй жилийн хүүхдэд зориулсан улсын нэгж томоохон эмнэлэг ажилтнанд ороогүй. Энэ хүнд байдлыг ажиглаж анзаарсан Ажиагигийн одоогоос 3 жилийн өмнө цусны өвчнөөр шаналж байгаа хүүхдүүдэд зориулан эмнэлэг байгуулах санаачлаг гарган олон түмнийг уриалсан юм. Харин одоо олонний дэмээр болсон эмнэлэг үүд хаалгаа нээхэд хэдхэн хоног үлдэж барилгын ажил нь дуусаад байна. Хэдийгээр хөрөнгө мөнгөөр дэм болж чадахгүй ч гар биеэрээ тусалж дэмжиж гисэн залуучууд барилгын дараах цэвэрлэгээ хийхээр эмнэлгийн барилга дээр өнөөдөр цугласан байлаа. Улсад ганц гэж хэлж болох их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн ачааллыг багасгах, сүүлийн үеийн эмчилгээ үйлчилгээг үзүүлэх 75 ортой 6 давхар цусны эмгэг, хавдар судлалын эмнэлэг 2 жилийн хугацаанд баригдаж, ийхүү ашиглалтанд ороход бэлэн болоод байна. Харин үлдэж байгаа цэвэрлэгээний ажилд Монголын залуучуудын холбоо, Монгол Улсын их сургуулийн оюутан, Монголын сурагчдын холбооны сурагчид тусалж байгаа юм а. Ийм том үйл ажиллагаанд бас оролцоод явж байхад бас тодорхой хэмжээний өр нөлөө үзүүлээд бид нар бас ингэж байгаа бас айгүй сэтгэл өндөрлөө. Жишээлбэл бид нар болохоор энэ сайн үйлсийн хийснээр бид нар олон хүмүүст бас эрүүдэг бэлгэлж байгаа юм болов уу гэж бодож байгаа. Өнөөдөр магадгүй бид нэр өөр зүйл хийгээд явж явах боломжтой байсан. Магадгүй шийдний оршил сакс тоглох ч юм уу. Зүгээр л нэг өдөржингөө дүүгээ хараад өнгөрүүлэх ч юм уу. Магадгүй PC-нд ороо те өдөржингөө 2-3 цаг тоглоод өнгөрөөд явж явах хооронд өнөөдөр ингэж нэг чултаа ингээд өөртөө чадах зүйлэр их орондоо ч энэ хүүхдүүдтэй бас тусалж чадсандаас маш таатай байгаа. Залуусыг ер нь нэгдийн хүрээнд ороо нэгтгэж байгаагийнхаа хүрээнд залуус өөрсдөө нийгэмдээ үйлчлэх, нийгэмдээ оролцох маш их хүсэл сонирхолтой байдаг нь айгүй харагдаж байгаа байхгүй юу? Тэгэхээр залуустай нэгдээд өөрсдөө яг зөв зүйлд уриалж байгаа болохоор нийгмийн одоогийн нөхцөл байдал тохируулаад хүн болгон оролцсон, нэгдээ гэсэн хүсэл сонирхолтой болсон. Ялангуяа нийгэм тулгамдаад байгаа хог цэвэрлэгээ, хүн болгоны сэтгэл зүйд бид нар өөрсдөө цэвэрлэж, өөрсдөө хийснээрээ энэ хамгийн үр дүнтэй байдал юм а гэдгийг бас харуулахыг айгүй их зорьсон. Ажагигийн санаачилж олон нийтийн хандвар босож байгаа энэ эмнэлэг нэрэн олон төрлийн эмчилгээ үйлчилгээг үзүүлнэ. Дэлхийд ердөө 7 ширхэг байдаг төрөлхийн гажиг эмгэгийн эрт үед нь оршлох аппарат төхөөрөмжийг суйрлуулах юм байна. Мөн 4-өөс 6 дугаар давхартаа цусны эмгэг хавдрын өвчтөй хүүхдийн хүлээн авч эмчилнэ. Энэ бол Ажагигийн Монголын ирээдүйн хойш үед барьж байгаа сэтгэлийн том бэлэг. 4 тэрбум төгрөгийн хандвар болсон эмнэлгийн ажлыг оюутан залуус эхнээс нь дуустал дэмжин ажиллаж байгааг хэлж байна. Залуучтай холбооныхан бол гадна тохиолдолд сандал мандал тавьж өгөхөөр яриад гадаа сандал нь бэлнээр ирдсэн байж байгаа. Тэгээд энэ хойтлын бүх барилгын эргэн тойрон энэ дотор талын цонхны цэвэрлэгээ, параар театрын цэвэрлэгээ бүгдийг хүүхдүүд хийж гисэн. Монголын залуучуудын холбоо эмнэлэг ашиглалтанд орох үед хүүхдүүдийн зурсан зургийг тоглоомын өрөөнд байршуулах юм байна. Энэ мэтчлэн сурагч оюутнууд хамтран сайн улсын ажлыг цаашид хийхээр төлөвлөжээ. Ирэх даваа гарагт тэд цус сэлбэлт судлалын үндэсний төвд цусаа бэлгэлэх юм а. Үзэгч та бүхэнд дэлхийн мэдээ хүлээн авна уу? Украины зүүн нутгийнхан зориулсан Оросын хүмүүлийн тусламжийн барааг өнөөдрөөс Луганскийн оршин суугчдад тарааж эхэлж байгаа юм байна. Тусламжийн цуванд явсан бүх ачааны тэрэг өчигдөр орой тус хотод хүрсэн байна.
Луганск хотын захиргааны төлөөлөгч хэвлийнхэнд мэдээснээр хүмүүнлэгийн ачааг оршин суугчдад тараах тусгай комиссийг байгуулсан юм байна. За Луганск хотын оршин суугчид Оросын хүмүүнлэгийн тусламжийн цуваг баяр хууртайгаар угтан авцгаасан байна. Цагаан өнгөөр будаж ижилсүүлсэн ачааны машинуудыг угтан авахар хотын иргэд гудамж талбайдаа гарцгаасан байжээ. Оросын тусламжийн бараг 7 хоногийн өмнөөс цахилгаан хөдөлгөөрүүдэд холбосон хөргөгчтэй хүнсний агуулгах баазуудад буулгаж байгаа юм байна. Луганск хотод тусламжийг тараах нийтдээ 24 цэгийг байгуулсны 12 нь өнөөдрөөс нээгдэж байгаа юм байна. Ямар ч байсан хүүхэд эмэгтэйчүүд өндөр наснууд удаан хугацааны турш хүлээсэн зүйлээ хүлээн авахар болж байна. Бидний хотод орж ирэхэд эхчүүд эмэгтэйчүүд настай хүмүүс уйлан угтаан авцгааж байсныг та бүхэн ч харсан баха. Хүмүүнлэгийн хямрал нүүрлээд удаж байна. Энэ бүхэн хизээ дуусахыг ерөнхийлөгч юу одож байгаагч би үнэхээр хэлж мэдэхгүй байна. Бүгд биднийг зүнд нь хайсан. Оросын тусламж ирээгүй бол бид яах байснаа мэдэхгүй байна. Цэргийн тусламж гээд яриад байгаа тухайд бол энэ залуус бидний ашиг сонирхлыг л хамгаалж байна штэ. Орон нутгийн удирдлагууд эхний ээлжинд өндөр настай хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс болоод эмнэлэг твтэж байгаа өвчтнүүдэд тусламжийг хуваарлахаа мэдэгдэж байна. Оросын нийт 262 КАМАЗ 2 улсын хил дээр 7 хоног саацны эцэст өчигдөр өглөөнөөс инхүү Украиний нутаг дэвсгэрт нэвтэрсэн юм а. Ачааны машинуудад нийтдээ 2000 тонн хүнс, ундны ус, хүүхдийн тэжээл болоод эм тариа байгаа юм байна. Гэвч Украиний эрх баригчид болоод Америкийн нэгдсэн улс зэрэг барууны зарим орны удирдагчид Оросын хүмүүнлэгийн тусламж атсан автомашинууд Украиний хилээр зөвшөөрлгүйгээр гарч олон улсын эрх хэм хэмжээг зөрчсөн гэж үзэж зэмлэн буруушааж байна. Үүнтэй холбоотойгоор өчигдрөөрөө Нэгдсэн үндэсний байгууллагын аюулгүй зөвлөлийн шуурхай хуралдаан хаалттай болсон ч ямар нэг арга хэмжээ авах шийдэлт хүрээгүүн дээр хэвлэлийнхэнд зориулсан мэдээллийг баталсангүй. Ээжид бус хуралдааныг Латвийн талын санаачлагаар зохион байгуулсан бөгөөд Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий найрын бичгийн даргын улс төрийн асуудал эрхэлсэн туслах Оскар Фернандес Таранка үндсэн илтгэлийг тавьсан байна. Ноён Фернандес Таранко хямрал улам газар авч байгаад сэтгэл зовниж байгаагаа илэрхийлсэн. Хүмүүнлэгийн тусламжийг зүүн нутагт хүргэх асуудлаар Нэгдсэн үндэсний байгууллага Киевийн эрх баригчтай хамтран ажиллаж байсныг тэрээр мэдгдсэн. Мөн Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий найрын бичгийн дарга Оросын улбаны улсад хандаж Украиний эрх баригчтай хамтран ажиллахыг уриалж, Украиний талын зөвшөөрлгүйгээр олон улсын улаан загалмай нийгэмлэгийн дэмжлэггүйгээр хүмүүнлэгийн цуваагийг хэлээр гаргасанд сэтгэл зовниж байгаагаа илэрхийлсэнийг аюулгүй зөвлөлийн гишүүдэд сануулсан. Гэвч хуралдаанд оролцогчдын ихэнх нь сэтгэл зовниж байгаагаа илэрхийлсэн ч өөр байр суурьтай байлаа. Украинчууд хүмүүнлэгийн тусламжийн цувааг хилээр нэвтрүүлэх ажлыг хойш нь тавьсаар ирсэн. Өндөрдөө төвшөнтэй баталгаа гаргаж өгөөд байсан ч хэлчид тушаал аваагүй хэмээн саатуулсаар байсан. Хүмүүнлэгийн цуваад хоол хүнс, хүүхдийн тэжээлгээд амархан муудах хүнсний бүтээгдэхүүн байгаагч бид өмнө нь хэлж байсан. Бид Украины талд болон олон улсын улаан загалмай нийгэмлэгийн өнгөрсөн 20-ны өдөр удаан хүлээлгэж чадахгүй тул хилээр нэвтрэх болно гэдгээ мэдэгдээд байсан. Энэ үргэлжлсэн мэдэгдсэний дагуу цуваа цааш хөдөлсөө. Бид үүнийг Украины тусгаар тогтнол олон улсын эрх хэм хэмжээг зөрчсөн эрг гэж үзэж байна. Засгийн газар Украины армийнхны хяналтанд байгаа нутаг дэвсгэрээр Оросын цуваа дайраа өнгөрөх тохиолдолд аюулгүй байдлыг нь хангаж чадна. Харин террористуудын хяналтанд байдаг нутагт аюулгүй байдлыг нь хангаж чадахгүй. За энэ хооронд НАТОгийн ерөнхий нарийн бичгийн дарга хүмүүнлэгийн цувааг Украиний хилээр нэвтрүүлэх шийдвэрийг Оросын улбаны улс дангаараа гаргасныг буруушааж, Украиний зүүн нутгийн мөргөлдөөнийг улам хурцтгаж байна хэмээн шүүмжилсэн байна. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Барак Обама, Германы канцлер Ангела Меркель нарч Оросын улбаны улсыг Украиний эрх баригчидтай зөвшөлтсөөгүйд буруутгаж, хямралыг улам гүнзгийрүүлж болзошгүйд сэтгэл зовниж байгаагаа илэрхийлцгээсэн байна. Олон улсын байгууллагын эвч мэргэжилтнүүд үхлийн аюултай Эбола вирусын халдварын тархалтыг тогтоон барьж хүчрэхгүй байгааг хүлээн зөвшөөрч байна. Өнгөрсөн пүрэв гаригаас халдвар төвчин тархаад байгаа баруун Африкийг зорьсон Нэгдсэн үндэсний байгууллагын тусгай зохицуулагч Эболагийн халдвар улам тарж болзошгүйг анхааруулсан байна. Мөн дэлхийн эрүүл мэндийн байгууллагын албан ёсны төлөөлөгч халдвар төвчний тархалтыг зохицооход наазах нь 6-аас 8 сарын хугацаа орохоор байгааг мэдэгдсэн юм байна. Эболагийн халдварын тархалтыг зогсооход ямар цаг хугацаа шаардахыг бид мэдэхгүй байна. Гэхдээ халдварын бүсэд урд нь ажиллаж байсан өмнөх туршлага өнөөгийн тархалтын явц зэргийг харьцуулж дүгнээд наад зах нь 6-аас 8 сар шаардлагатаар байна гэж үзэж байна. Үүнээс өмнө бид халдвар авсан тохиолдлыг бууруулж чадна л гэж найдаж байна. Гэхдээ Эбола вирусын халдварыг зогсооход хугацаа хэрэгтэй гэдгийг бид бүгдээрээ ойлгож байгаа. Зөвхөн Эбола вирусын эсрэг тэмцэх арга зам тодорхой төлөвлөгөө гаргахын тулд дээрх дүгнэлтийг хийж байгаамаа.
Энэ хооронд шинээр Доминиканы бүгд найрамдах улсад Эбола вирусын халдвар тархсан мэдээ ирж байна. Тус улсын хойд нутагт Эболагийн халдварын шинж тэмдэгтэй төстэй 70 гаруй хүн нас барсан байна. Сүүлийн 10 хоногт гэхэд 13 хүн нас барсан мэдээтэй байна. Африкийн олон орн халдвар төвчин тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хилээ хаах шийдвэрийг гаргаж эхэллээ. Одоогоор ийм шийдвэрийг Сенегал, Камерун, Өмнөд Африкийн бүгд найрамдах улс, Кен улсын эрх баригчид гаргаад байна. Америкийн нэгдсэн улсын балхан хамгаалах яам хятадын талд хандаж сөнөөгч онгоцсон олон улсын харьяа усан дээгүүр Америкийн харуул хамгаалтын баялдааны онгоцтой хэтэрхий аюултай зайд дөхөж очсныг буршаан эсэргүүцэл илэрхийлсэн байна. Пентагоны албан ёсны төлөөлөгч Жон Кирби өчигдөр хийгдсэн хэвлэлийн баг хурлын үеэр энхүү мэдэгдсэн байна. Түүний мэдгдснээр энэ 7 хоногийн ихэр Хятадын Суу 27 сөнөөгч онгоц Америкийн Boeing P8 Poseidon хүлэг онгоцноос ойролцоогоор 10 метрийн зайд дөхөж очсон байна. Пентагоны төлөөлөгч энэ хэрэг явдал Хайнан арлаас хойд зүгт 200 км-ийн зайд болсныг мэдэрсэн юм. Түүнчлэн Хятадын сөнөөгч онгоцны баг зэвсгийнхаа системийг үзүүлэх зорилгоор хэд хэдэн удаагийн маневр хийх үед Америкийн онгоцонд дөхөж очиж байсныг мэдэгдээд энэ нь олон улсын эрхийг зөрчиж байсныг сануулж албан ёсоор эсэргүүцэл илэрхийлж байгаагаа тэмдэглэсэн байна. Иракийн Жалаула болон Ассади хотын ойролцоо Курдуудын Пешмерга зэвсэгт отрядын цэргүүд болоод лалын ус бүлэглэлийн зэвсэгт дайчдын хооронд ширүүхэн тулаан болсоор байна. Америкийн нэгдсэн улсын нисэх хүчний дэмжлэгтэйгээр Курдууд инхүү Иракийн хойд нутагт олон хот суурин хяналтанд оруулсан лалын хит даврагчдын эсрэг тэмцэж байгаа юм. Курдын хүчнийхний дайралт ширүүсэж байгаа тул хит даврагчид хөрш Сир улсын нутаг дэвсгэрлөө хүнд их буунуудаа эргүүлэн татаж эхэлсэн гэдэг мэдээч байна. За энэ 7 хоногт гэхэд лалын дайчид Мосул хотын ойролцоо орших томоохон далангийн хяналтаа алдаад байгаа юм. За гэвч Иракийн байдал хүнд хэвээр байна. Баасан гарагийн мөргөлийн үеэр Бакуба хотын сүннитүүдийн сүмд халлага гарсны уршгаар 70 гаруй хүн амнасаа алдаж 30-аад хүн гэмтэж шархсан байна. Венесуэлийн эрх баригчид шатхуун бензиний үнийг дахин нэмэхээр төлөвлөж байгаад жолооч автомашин эзэмшигчид сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж байна. Өнгөрсөн оны сүүлчээр тус улсын ерөнхийлөгч Николас Мадуро сүүлийн 20 гаруй жилийн туршид огт өөрчлөгдөөгүй бензиний үнийг нэмэх анх мэдэгдэж байсан ч энэ мэдэгдэл нь энэ сараас ажил хэрэг болохоор болжээ. Венесуэлд бензин шатхууны үн дэлхийд хамгийн хямдад тооцогддог байна. 1 галлон бензин 5 Америк цент байдаг нь ууд чихрээс ч хямдхан тусдаг байна. За гэвч жирийн иргэдэд бараг 50% хүрчгээд байгаа инфляцийн түвшинтэй тэмцэх эрх баригчдын энэ арга хүн дээр тусна гэж эсэргүүцэж байна. За харин Венесуэлийн засгийн газар бензиний үнийг тогтмол барихын тулд жилд 12 тэрбум 500 сая гаруй Америк доллар зарцуулж байгааг мэдэгдсэн байна. Тиймээс асар их хөрөнгө мөнгө татаасан дөхж байгаа ч хөрш орнууд руу нефт болон нефтийн бүтээгдэхүүн хууль бусаар дамлан худалдаалж байгааг үн нэмэх замаар зогсоох цаг болсон гэж мэдэгдэж байна. За Мексикт гэмт хэргийн гаралт ихсэж эдийн засгийн өсөлтөнд ихээр саад учруулж байгааг өөрчлөх зорилгоор үндэсний цагдаагийн газрыг байгуулад байна. Хатуу шалгуур даван байж цагдаагийн энэ шинэ байгууллагад илсэн 5,000 гаруй залуус өчигдөр тангаргаар өгсөн бөгөөд энэ арга хэмжээнд ерөнхийлөгч Энрике Пенья Nieto оролцсон байна. За үндэсний цагдаагийн газрын зохион байгуулалттай гэмт бүлэглэл эдийн засгийн гэмт хэргийн эсрэг тэмцэж иргэдийн аюулгүй байдлыг ханган бүс нутгийн хөгжлийг хамгаалах үүрэг гүйцэтгэх болно гэж Мексикийн ерөнхийлөгч энэ үеэр онцлонд мэдгдсэн байна. За үндэсний цагдаагийн газар нь холбооны цагдаагийн байгууллагын бүрэлдэхүүнд багтах өгөөд ажилтнууд нь стратегийн чухал бомбтууд, нисэх буудал, нефтийн байгууламжууд болоод хил дээр үүрэг гүйцэтгэх юм байна. Үзэгч та бүхэн мэдээллийн хөтөлбөрийн төгсгөлд ойрын өдрүүдийн цагаар мэдээ хүлээн авна.
Харин үзэгчдээ Монголын медиа агентлаг амралтын энэ өдөр бэлтгэсэн цагийн хурд мэдээллийн хөтөлбөрийн ээлж дугаараар үзүүллээ. Та бүхний маргаашийн амралтын өдөр ая тухтай байх тугай сайхан амраарай.